Hello everyone, thank you for joining us. In this lesson we are going to learn present perfect tense. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид present perfect tense гэсэн хичээлийг үзэх болно. Манай төсөл маань хамрагдж байгаа Төв аймгийн Эрдэнэ сумын суралцагч болон манай Хаавал дүүргийн сургуулийн маань суралцагчид present perfect tense-ийг заалгуулъя гэсэн учраас өнөөдрийн хичээлээр present perfect tense-ийг тавтан заах болно. Okay, now look at the blackboard. За самбарлаараа you can see the two examples of the finished action or completed action. First one, I have seen that movie 3 times. I have seen that movie 3 times. You can see that the sentence is in the present perfect tense, even though it has completed. Тэгэхээр энэ жишээн дээр I have seen the movie 3 times буюу энэ киног би 3 удаа үзсэн гэж юм тий. Have seen буюу үйл үгийг харахаар яаж байна? Have seen present perfect цаг дээр байгаа тийм ээ. Хэдийгээр дууссан үйл буюу үзсэн киног үзээд дууссан байгаа боловч present perfect цаг дээр илэрхийлсэн жишээ байна. Why? Яагаад вэ гэх юм бол present perfect цаг нь яг past simple tense-тэй адилхан сансан буюу дууссан үйлдэлийг сансан гэж төгсөө дууссан үйлдэлийг илэрхийлдэг боловч цаг хугацаа дуртаагүй байдаг. Одоо ингээ харуул I have seen that movie 3 times. When exactly гэдэг нь байхгүй юм тийм яг хизээ гэдэг нь байхгүй шүү дээ. 3 удаа л үзсэн гэж байгаа болохоос хизээ гэдэг нь байхгүй байгаа учраас. Тэгэхээр аливаа нэгэн үйлдэл дууссан талаартай тэгсэн гэсэн гэж яриад цаг хугацаа нь байхгүй цаг хугацаа дуртаагүй байгаа тохиолдолд бид нар голцсон яадаг байх нь present perfect цагийг ашиглаж ярьдаг байх нь байна. And the next example is I saw the movie in September, October, November гэсэн үгэлбэр байна тийм. За энэ тохиолдолд бол you can see that the verb is in the past simple tense. Үйл үг нь 3 дахь past simple tense буюу өнгөрсөн цаг дээр байна тийм ээ. I saw, seen гэгүй шүү дээ, have seen гэгүй saw. Тэгэхээр би энэ киног 9 сар, 10 сар, 11 сард үзсэн гэж байна тийм ээ. Энэ тохиолдолд ягаад past simple адилхан л үзсэн гэж байгаа мөртлөөсөө энэ нь present perfect энэ past simple байгаа юм бэ гэхээр одоо нөгөө тодорхой specific time буюу яг тодорхой хугацаа заасан байна. September, October, November гэсэн 3 хугацаагаа яг 9 сард, 10 сар, 11 сард гэж дурдсан байгаа учраас тодорхой нэг цаг хугацааг өнгөрсөн цаг хугацааг дурдаад тэгсэн гэж ярих юм бол бид нар past simple-ыг ашиглаад цаг хугацаа дурдаагүй мөртлөө сансан байх юм бол present perfect-ийг ашигладаг байна тийм. За тэгэхээр past simple, present perfect хоёр цагийн ялгаа нь present perfect цагийг ягаад past simple багш нар оруулж өгсөн бэ гэхээр present perfect цагийг ойлгуулахын тулд хичнээн present буюу одоо цаг гэж байгаа боловч одоо цагтаа буюу дуусаагүй байгаа цагтаа үйлдэл дуусныг илэрхийлдэг. Өөрөө одоо цаг гэж байгаа мөртлөөс дууссан үйлдэлийг одоо өнгөрсөн үйлдэлийг илэрхийлээд байдаг учраас present perfect цагийг тайлбарлахын тулд өнгөрсөн цагийн жишээг давхар авч тайлбарлаж байгаа. Okay. So, look at the key time adverbs of the present perfect tense буюу present perfect tense-тэй хэрэглэгддэг цаг хугацааны үг хэллэгүүд гэж яддаг түлхүүр үгс гэж байгаа. Эдгээр үгстэй хэрэгэлсэн бахан бол present perfect цаг гэсэн үг. Жишээ нь эхнийх нь юу вэ? Since гэсэн үг энэ хош гэсэн үг. For example, you have grown up at least food since I saw you last time. Чамайг хамгийн сүүл тааснаас хойш айгүй том болсон байна гэсэн үгэлбэр энэ. Тэгэхээр хоош тэрнээс хойш энэс хойш тэгсэн байна. Эсвэл for туш гэдэг ч юм уу те. I have had this car for 5 years. Энэ машиныг би 5 жил унаж байна гэдэг ч юм уу. Алаа нэгэн үйлдэл хэр удаа үргэлжилж байгааг илэрхийлэхдээ бид нар since for-ыг ашиглаа. Or мөн this week-ийг ашиглаж болно. Жишээ нь this week, this year, this month гэдэг ч юм уу. This-тэл цаг хугацааны үг хэлэг орж ирсэн бахан бол present perfect ашиглалт. Яг бол дуусаагүй. Энэ 7 хоног гэдэг чинь одоо дуусаагүй шүү дээ гэж үздэг учраас. For example, I have seen 3 movie this week гэж болно шүү дээ. Энэ 7 хоногт би 3 кино үзсэн байж болно шүү дээ. Тийм? Энэ 7 хоног дуусаагүй байгаа учраас бид нар хичнээн үзсэн байсан ч гэсэн present perfect цаг ашиглаж байгаа. Today гэсэн үг байна. Мөн өнөөдөр. Одоо өнөөдөр бол дуусаагүй шүү дээ. For example, I have walked to the work today. Би өнөөдөр ажилдаа алхаж ирсэн гэсэн үг л байна. Өнөөдөр дуусаагүй байгаа учраас хичнээн алхаж ирсэн гэсэн үйлдэл дууссан байгаа боловч би present perfect цаг ашиглаж багш нь ярьж байна тийм ээ. Next one, so far. За so far гэсэн холбоос үе хүүхдүүд ойлгодоггүй, зарим ногт мэдэхгүй байж магадгүй. So far гэдэг нь одоохондоо гэсэн үг. Жишээ нь I haven't eaten anything so far. I have not eaten anything so far. Буюу өнөөдөртөө би одоохондоо юу ч идээгүй л байна л да гэсэн үг л байж болох юм тий. Одоохондоо гэж байна. Тэгэхээр so far ямар гэж ашигладаг вэ гэхээр үйлдэл арай дуусаагүй байгаа. Тэгэхээр бид нар present perfect tense-ийг бас яах нь вэ? Үйлдэл арай дуусаагүй байна гэдгийг илэрхийлэхдээ so far yet-ийг ашигладаг байна тий. I haven't eaten my lunch yet. Буюу өдрийн хоолой би арай л идээгүй байна гэсэн үг л бэр ч юм уу байдаг байх нэ.
Мөн адилхан already just гэсэн хоёр цаг хугацааны үг хэлхийг дайвар үгийг бид нар мөн present perfect хэрэглэдэг. Already гэвэл үйлдэл аль хэдийнэ дууссан, just гэвэл дөнгөж сая дууссан. Тэгэхээр үйлдэл аль хэдийн дууссан, дөнгөж дууссан гэсэн хоёрыг илэрхийлэхэд бид нар мөн адил present perfect tense-ийг илэрхийлдэг байна. I have done my homework already. I have already done my homework. I have just done my homework гэдэг ч юм уу тий. Гэрийн даалгавар аль хэдийн хийсэн, дөнгөж сая хийсэн гэдэг ч юм уу. Recently байж болно тий. Ойрт гэсэн утгатай. Ever, never гэсэн холбоос өгдөг experience буюу тэгж ингэж үзсэн үү гэдгийг илэрхийлэхэд ашигладаг. Тэ жишээ нь I have never ridden a horse. Би морь ерөөсөн унж үзээгүй. Or have you ever ridden a horse? Морь унж үзсэн үү гэдэг ч юм уу. Хин нэгний аливаа нэгэн зүйлийг хийж үзсэн үзээгүй experience дадлаг туршлагыг асуухтай experience. Ever, never-ыг ашигладаг. Дараа нь in the last year гэсэн last гэхэл нөгөө past simple tense байдаг шүү дээ. Гэтэл last гэдэг чинь in-дэг ороод ирсэн байх юм бол present perfect болчихдог. In the last year. I have gone to the USA. I have gone to the USA 3 times in the last year байж болно шүү дээ. Би өнгөрсөн жил гэхэд би 3 удаа, жилийн дотор би 3 удаа Америк руу явсан гэсэн үгэлбэр байлаа. Тэгэхээр энэ last гэдэг юм энд ороод ирэхээр present perfect цаг байдгийг ямагт анхаарах ёстой. Хэрвээ энд байхгүй зүгээр last гэж яхан бол past simple байна тийм ээ. За одоо тэгвэл past цагта одоо нөгөө адилхан past simple-тэй адилхан дуус үйлдэл илэрхийлээд байгаа юм чинь. Past simple цагта ч ямар одоо дайвар үгс хэрэглэгддэг вэ? Цаг хугацааны үг хэрэглэгддэг вэ гэдгийг харъя. Yesterday буюу өчигдөр бол дууссан байна шүү дээ. Тийм учраас past simple. Тэр өчигдрийн талаар ярьж байгаа past simple. 5 minutes ago 5 минутын өмнө гэдэг чинь бас өнгөрцөн байна тийм үү. Тэгэхээр цаг хугацаанд дууссан л ах юм бол ер нь бол past simple-ээр ашиглаад цаг хугацаа дуусаагүйгээ цаг хугацаа дуртааг бол present perfect гэж болно. When I was a child гэсэн бас хавсарч нийлмэл өгүүлбэрийн цаг хугацаа заасан өгүүлбэртэй ах юм бол before, last week, last year гэх мэт or in 1990 гэдэг ч юм уу юм өнгөрсөн цаг хугацааны үг хэлгүүтээ орсон байх юм бол бид нар past simple tense болоо авчин тий. Одоо нөгөө түрүүч ярьсан жишээ нь in the bill present perfect хэрвээ last year байх юм бол I went to the USA last year. Энэ дээр зөв last гэж очроос би went to буюу past simple дээр хэлж байна тийм ээ. За тэгэхээр яах вэ гэхээр present perfect цаг гэдэг нь одоо харьцуулаад харахаар ерөөсөө гол юм нь юу ах нь дууссан үйлдэлийг илэрхийлдэг. Гэхдээ хамгийн гол утга учир нь цаг хугацаанд байдаг байх нь. Today дуусаагүй, this week дуусаагүй. Or what else гэдэг ч юм уу эсвэл цаг хугацаа одоо бүр огт дуртаагүй. I have seen that movie 3 times. Энэ кино 3 удаа үзсэн гэж хизээ гэдэг нь байхгүй зүгээр л 3 удаа үзсэн гэд. Цаг хугацаа дуртаагүйгээр үйлдэл дуусныг илэрхийлж явах юм бол бид нар present perfect цаг ашиглана. Хэрвээ цаг хугацаа бүр дууссан тодорхой бүр цаг хугацааны үг хэлгүүттэй ороод ирсэн эдгээр нэг гэсэндээ юу дайвар үгстэй ороод ирсэн байгаа тохиолдолд бид нар past simple-ээр ашиглаж болох юм тийм. За тэгээд present perfect tense нь сая энэ дээр өгсөн жишээн дээр багш нь хэд хэдэн жишээ хэлжсэн тийм үү. Эдгээр жишээнүүдээр байдаг шиг маш олон тохиолдолд хэрэглэгддэг. Ганцхан тохиолдолд биш. Ер нь аливаа нэгэн үйл үгийн цагийг үзэхэд англи хэлэн дээр дор хаяж 3-аас доошгүй тохиолдлуудад хэрэглэгддэг тухайн цаг нь 3 өөрөөр орчуулагддаг байдаг. Мөн present perfect цагийг үзэхдээ яах нь вэ? Эдгээр бүх тохиолдолд жишээ нь цаг хугацаа үргэлжлэж байгаа илэрхийлсэн. Цаг хугацаа дуусааг байгааг илэрхийлсэн тий. Үйлдэл арай дуусаагааг илэрхийлсэн. Үйлдэл аль хэдийнэ буюу дөнгөж дуусныг илэрхийлсэн. Эсвэл experience буюу хэн нэгний үзэж харсан дадлаг туршлагын талаар ярихдаа гэдэг ч юм уу энэ бүх тохиолдлуудыг тус нь бас үзэж ойлгох хэрэгтэй болно тий. Гэхдээ эдгээр тохиолдлууд бүгдээрэн дээр нь л үйл үг өмнөө have has аваад 3 дугаар бие дээр байна. Have has аваад 3 дугаар бие дээр байна. Зөвхөн ард нь байгаа цаг хугацааны үг хэлэг түлхүүр үгүүдээр нь л тухайн үеийн нөхцөл байдалтанд тааруулаад ийм утгатай хэрэглэж байгаа юм байна гэдгийг ойлгож болох юм байна. За одоо багш нар хэдэн жишээ эдгээр present perfect tense-ийн хэрэглээнүүд дээр хэдэн жишээ бичиж үзүүлье. За жишээг харцгаая.
Usage 1 буюу present perfect цагийг хэрэглэдэг эхний хэрэглээнийг бол unfinished time. Үйлдэл дууссан мөртлөө цаг хугацаа дуусаагүй л гэсэн тий. I have lost my key today. Би өнөөдөр түлхүүрээ хайсан гэж байна. Түлхүүрээ бол хайцсан дууссан. Гэтэл өнөөдөр дуусаагүй байгаа тийм. Тэгэхээр цаг хугацааны үг хэлдгээсээ болоод энийг бид нар past simple дээр биш present perfect-ээр хэрэглээд I have lost my key today байх нь байна. За яа окей. За дараагийнх нь usage 2 буюу хоёрдугаар хэрэглээ орж ирж байна тийм ээ. Энэ л the unfinished the actions that we expect him but not finished. Тэгээ үйлдэл арай дуусаагүй байгаа үйлдэлийг илэрхийлэхэд бид нар yet so far гэх мэт эсвэл зөвхөн үгүйсэх хэлбэрийг үүсгээд хэрэгжилж болно present perfect. Sarah hasn't come yet. Сара арай ирээгүй байна. Сара арай л ирээгүй байна. Үйлдэлтэй. Next one. Haven't eaten anything so far. Би одоохондоо юу ч идээгүй байна гэж байна, тийм ээ? Одоохондоо ич үдээгүй. Тэгэхээр yet so far гэдэг нь үйлдэл арай дуусаагүй байгаа, эсвэл үйлдэл арай эхлээгүй байгааг илэрхийлэхдээ бид нар so far yet-ийг ашиглаж байна. Мөн present perfect-ийг ашиглах нь байна, тийм. Next one, use 3 already just буюу бид нар үйлдэл аль хэдийн дууссан, дөнгөж сая дууссан гэдгийг илэрхийлэхэд already just гэсэн хоёр дайвар үгтэй хэрэглэдэг. I have already gone to bed. Би аль хэдийн орондоо орцсон байна. Or I have just eaten my lunch. Дөнгөж сая өдрийн цагаа уусан гэдэг ч юм уу, тийм. Бас үйлдэл дууссан байна л да. Тэгэхдээ энэ нь аль хэдийнэ дууссан, энэ дөнгөж сая дууссан гэсэн үг хэлэн. Эндээс анзаарч харж байхад яг үйл үгийн цэвэр үйл үгийн өмнө already just хоёр маань орж ирж байгаа анзаарч байгаа тийм ээ. Okay. Next one. За дараагийн хэрэглээ. Experience байна. Хинэгний үзэж харсан дадлаг туршлагыг асуусан тийм үү. Тэр тохиолдолд have you ever гэж асуудаг. Тийм болохоор have you ever been to France? Чи Францд очиж үзсэн үү? Хариулт нь I have never been to France. Хизээч Францд очиж үзчихээгүй гэсэн утгаар ever never хоёрыг ийм утгаар хэрэглэдэг байна, тийм ээ. За, тавд нь болохоор change over time, тийм ээ, change over time болоо явж байна. Цаг хугацааны явцад гарсан өөрчлөлтийг мөн илэрхийлэхдээ present perfect цаг ашигладаг. You have grown since last time I saw you. You have grown. Чи өсөж том болсон байна. Since the last time I saw you. Чамайг хамгийн сүүлд би харснаас хойш чи том болсон байна гэсэн үг л. Тэгэхээр энэ цаг хугацааны явцад гарсан өөрчлөлтөөр хий нэг өсөж том болсон талаар. Or Ulaanbaatar has changed a great deal. Улаанбаатар их өөрчлөгдсөн гэж юм тийм. A great deal гэж чи a lot of much их гэсэн үг шүү дээ тийм. Их өөрчлөгдсөн байна гэж. Тэгэхээр энэ хоёр нь хоёулаа цаг хугацааны явцад гарсан өөрчлөлт байгаа учраас present perfect цагийг. Ягаад present perfect-ээр хэрэглэдэг, past simple-ээр хэрэглэдэг юм бэ гэхээр аливаа нэг юм цаг хугацааны явцад байнгын тогтмол өөрчлөгдөж байдаг, зогсдоггүй шүү дээ. Тийм болохоор өөрчлөлтүүдийг илэрхийлэхдээ цаг хугацааны явцад гарсан өөрчлөлтүүдийг тэг гарч байгаа биш, гарсан өөрчлөлтүүдийг илэрхийлэхдээ present perfect цагийг илэрхийлдэг байна. За гэх маягаар present perfect цагийг доор хаяж одоо 8-9 янзын юм хэрэглээгээр хэрэглэдэг байгаа л да. Гэхдээ энэ тохиолдолд хамгийн түгээмэл хэрэглэгддэг 5 хэрэглээг багш нь зааж өглөө. Дараагийн удаа гүнзгийрүүлж цагуудыг орохдоо бусад хүнд хэлбэрт орж ирдэг гүнзгий маягийн хэрэглээнүүдэд нь орох нэ. Окей. Өнөөдрийн хичээл та бүхэн таалагдсан байх гэж найдаж байна. Дараагийн хичээл хүртэл баяртай.